За өдрийн мэндэ дахиад дараагийн нэг захиалсан гоё машины тоног маань ирсэн байна. Тэгээ бодонгийнхаа шоурум дээр ирсэн. За нэг үзүүлэх юм бол байна. Ачаа. За ИТ гэдэг энэ хятадын бас нэлээд гоё тоног хийдэг бас нэлээд алдартай брэнд байгаа. Танк зориулсан ачаа. Нэг задлаад одоо угсарч үүсэх үү? Ойрхон байгаа юм машин чаа. Оо тийм үү. Энэ нэг бол өөрөө дотроо түлхүүр багч нь байдаг юм болов. За стил их гоё ачаа. Энэ дотор нэг байгаа юм бол. За тийм ээ. Тэр уртлын нөгөө салтны юу байна? Энэ нэг хоорондынх нь мөр байна. За нэг ийм ачаа. Угсарч үзчих харуулъя та. За иймэрхүү болж энэ доо зүгээр араамыг нь босгоцсон. Тэгээ нэмэлтээр бас гой юм хийсэн. Дараа нь тогтоо үзүүлнэ та нарт. Бүр өөрийнх нь нэг орг мөр зүрийг нь авж жагаад суурийг нь тэр чигээр нь өөрчлөлт. Тэгээд өөрөө боож үзчих та анх удаа. Энэ бол өстой янзын ачаа захиалж авчаа би. За нэг хагас өдөр үдсээр хагаад дээдлээ дуусгаал авлаа та. За нэг ийм ачаа хийлээ дээ. Энд бас бариулттай. За энд бас нэг логотой байна. Ачааныхын брендийн лого ET гэдэг. За хятадын бас тоног хийдгээрээ бас нэлээд алдартай. За ийм бариулттай юм тойрсон. За тэгээ энэ дандаа нэрэн дотроо нэмэлт дандаа хөгжтгсөн төмөртөө байна. Хитнээч болт боовдоос. Дээрээс нэг иймэрхүү болж байна да. Ингээд 1 2 3 4 5 6 юм хүндлэн юу та. За энэ бол нөгөө нэг яг салхи доогоор нь орохгүй. Дээшээ салхийг зүсэх зорилттой юм. Налуу гэх юм уу. Тэгээ энэ дээр нойр зүрэ нөгөө бокс тавих энэ дээр нэг юм голцоо бас нэмэлт нөгөө юунууд нь байна. Тэрийг нь тэгж жагаад нэг дараа нь бооч. Энэ хажилтаа бариултаа өгдөг ч бас гоё юм байна. Тэгээд энэ гадна талын энэ бол яг бариулаа хийж ин давхар бас гоё л болтгол юм байна. Манай нөгөө Scorpion-д ордог 0045 дээр байсан стикерийг сурд шилэн дээр нь ингээд наачлаа. Бас гоё. Энийг бас харж байна. 300 товр ингэсэн бас амар гост. За энэ байна бас. Энэ бас бүгдийг нь яг адилхан өнгө даа. Хар бас энэ хамгаалтын гоё. За ингээ ачаагаа хийцэн. Дугуй обуудаас солилцсон. Ингээл нэг жимгэр ойр зуурын хэрэгцээг бол амар хангалаа да. За манай танк клуб гэдэг байгаа. Хаваал гэрит болонторс. Манай залуучуудын бас үүсгэн байгуулсан GW Монголын залуучуудын танк клуб. За энэний логогоо наачлаа. За тэгж машин худалдаж авсан газар бүх гой тоногуудыг захиалж авчиж өгсөн. Бодонгийнхоос логог наачлаа. За нэг иймэрхүү болж энэ доо машин тэгээд хажуудлах малаасаа харахад бас зэгзгэр болчихоо бас тээ. Одоо өөр нэг юм гоё юм байгаа. Бас нэг тоног хийх дутуу байна. Одоо энэ дээр нь нөгөө юу гайна? Айгуу өргөн хөмсөг байгаа нөгөө борооны. Энийг хийчихнэ. За тэгээд энт нэг амар гоё юм орж ирнэ да. Энэ дэр нөгөө snorkel гэж яриад байдаг. Яг энийг аваад ингээд дээшээ дагуулад Safari хоолоо. За тэр нэг хайбрид машинд одоо Snorkel Safari хоолоо энэ төр байна гэдэг чинь. Тэр чигээрээ л ер нь тэгэл ус мос офроуд бартаанд бол зориулсан л гэсэн үгтэй тий. Тэгэл нэг хамар давсан ус мосаар бол ер нь айхааргүй гарчхаар болчлоо шүү дээ. Энд чинь тэгэл уг машин өөрөө 2.8 тонн. Яг гэрчлэгэн дээр шүү дээ. Энэ бүхчин 3.1 тонн гэж бичсэн байдаг гэрчлэгэн дээр. Гэхдээ гэрчлэгээнээс арай бага байгаа 2.8 тонн. Бид өдөө мэддэг ланд 200 300-аас бараг хагас тонноор илүү жинтэй машин шүү дээ. Тэгэхэд бол хэр гаргийн усанд бол нэг хөвч мөвөд бол байхгүй тэгээс гоё гарчхаар байна. За биш тэгээд ингэж амар тоноглож ийсэн. Бараг хадгалаа явчин дөө. За нэг иймэрхүү гоё боллоо да. За энэ ET-ийн энэ ачаа бол зүгээр үнэхээр амар ачаа. Энэ хийц мийц зүсэлт те. Тэгээд энэ нэг юм байгаа байдлын бүгд энэ тусгаагаар яадаг гэсэн айгуу гоё. За ингээ хажуудлаас бол нэг иймэрхүү харагдчихна да. Ачаатай.
одоо нэг өөр дээр нь байсан мөрийг нь аваад тэр чигээр нь суурин дээр нь айгүй гой силиконтж жагаад ингээд хийчлээ те. Та энийг судалж үзээрэй. За энэ ити гэд брэндээ энэ бариул нэст үнэн гоё. За тэг яг ямар машин байсныг нь харах байна анх. Анх одоо энд ийм л машин байл шүү дээ. Одоо энэ л зогсож шүү дээ ингээл. Яг стокоор хөөрхөн 18-тай жижиг дугуйтай. Яг нэг юм ингийн. За тэгээд энэ ч нэрөөсөө тоноглоод ийм л амар болголоо шүү дээ. Одоо бол ерөөсөө нэг донч төгөлдөр гэдэг шиг ерөөсөө яг тунд таарцсан болж энэ доо. Өөрч одоо энд хийгээд их юм. За снорклоо тавьчин. Тэгэл болчлоо доо. А тийм дээр нь бас нэг гоё юм байгаа энэ. Энд одоо нэг урт айгуу гоё юм 2 3 4 янзаар хасдаг LED бар орж ирнэ энэ уртаараа. За тэгээд орой мороо зураг авахд яг нэг энгийн нөгөө холын гэрлийн тусахгүй яг үндсэн гоё хасдаг юм шарыг нь хасаачвал зураг мурганд оруулах үнэн солиот. Энэ стикер бол амар гоё таалагдсан харж байна. Уртаасаа яг цонхон дээр бол янз. За энэ бол угаасаа нэг ингээд гоё хараар хуулгдсан. Тэгээ энэ обод хүмүүс айгүй их асуусан байсан. Хаанаас авах юм гэдсэн. Манай бодонгийн залуучууд маань бол шууд захиалгаар оруулж ирнэ. Гэтэ бол хямдхан обод бол биш шүү за. За энэ дуу бол угаасаа Монгол зарагдж байгаа. Энэ хоёр төрлийн хийт юм билээ 285 7017 315 7017 гэдэг. За тэгээд дараагийн нэг LED бар мар хийгээд тэгээд нэг гой асалж явж магаад үзэхээр ямар болохыг нь хэдүүлээ харцгаая те. Чи ингээд ер нь бол гадна талтанд перчээр бүтэн хамгаалтын уулгатаа штэ. За тэгээд уртлын шилмэл бас яг ялгааг бас ингээд хамгаалтын хуулгатаа. Тэгээд энэ хамгаалтын хуулган дээр нь энэ стикерийг шууд наагаа хийцэн. Яг энэ стикертэй одоо нэг хаймар тулцсан тоногтой танк хай 4T байгаа штэ. 0045 гэд сая болдог нэг Скорпион тэмцээнд орсон. Яаж за тэрний нэг чүд жижигрүүлсэн хөвлөр юм уу? Тэрнтэй алцахын тулд одоо амортизаторыг томсгол асуудал байна. Тэгэл болоо. Бараг илүү гарна доо тий. Бичлэг үзэж байгаа лоочлаараа бараг 0045-аас илүү гарга авчлаа ш. Яг доогоороо нэг илгэвч мэлгэвч нэг том зузаан листтэй илгэвч энэ төр хийх холбоотой байгаа. Тэр мөр нь бол яг явандаа болно үндсэн. Хамгийн их мөнгө бас зарлагдах тэгээд хамгийн их хэрэгтэй зүйлүүдийг нь хамгийн түрүүнд бас хийгээд тонголжлоо. Тэгээд танк 300-ийн хувьд бол яаж л хүснээрээ тонголж байна. Энийг яг та хэд ингээ бодитоор ингээ гадуур мадуур явж байхаар нь хинтэн тэгээд надтай тааруулаас таарад уулзаад үзээрэй за. Ямар шүү болж байна гэд тойрч моороод ингээд үзэхгүй гоё. Ер нь бол өнгө үзэмж тал дээр бол үнэхээр амар болчихлоо. Одоо ингээл ерөөсө гараал офроуд бартад занд бол зүгээр тултал гიშгээл давхихэд бол бэлэн болчихлоо. За тэгээд хоноо багтахгүй байгаа ачаага шийтгэхэр ингээд амар гоё дээр ачаанаа тавьчлаа. За яах вэ? Жохон сүрийг оруулъя гэвэл ингээд нэг гоё бокс те нөгөө шаврын тавцсан мавц өөр юу гэдэг лээ. Тиймэрхүү юмнууд энэ төр тавих юм бол жоох сүртэй харагдах юм байна. Тэгээд энэ ачаан өөрөө угаасаа амар ачаана итгээд. За энэ бол салхи зүсгэгч. Тэгээд энэ хажуу тал дээр нэмэлт давхар юм гоётой. Гэхдээ энэ дээр бариулыг нь зоогоод өгсөн. За тэгээд дээдлийн энэ үндсэн хөндлөн татваргууд нь бүгд нэмэлт хүчтгэлтэй байна. Одоо би ч нь бол 100 орчим килограмм жинтэй нэгэн дээр нь гараад зогсоход доошоогоо л нумрахгүй байна. За тэр нь бол бас таалагдлаа да. Энд ингээд сафари хоол орж ирж шүү дээ одоо энэ дэр. За тэгэнгүүт энэ нөгөө 2.0-ын чинь турботоо за тэр бүүстний чимээ энэ сафари хоолгон дээр агаар энэ тэр сорж байгаа гадагшлуулж байгаа чимээ хороод ирэх юм болоос гой сонсогдох байх гэж би бол бодоод байна. 2.0 турбо бензин загвар дээр сафарита юунууд дээр энэ бүүст энэ тэр орж байгаа юм хэвээр амар сонсогдсон шүү дээ. За манай нөгөө шар хай 4T авдаг найз чинь шүү дээ. Тэгэл энэ G-гээ голоод хай 4T аваад тоноглоод байгаа шүү дээ. За минийх нэг иймэрхүү болцсон. Энэ уртлын энэ гэрлийг бас ингэж асаадаг нөгөө залгуур үүдэг тохиргоо. Бод бол бас ачаас та гоё юм те. Итгийн бас янзын ачаа. За одоо тэгээд өөрөө машиныхаа зургийг бас авч үзье та.
Яг ингээл харахаар өстө танк 300 нэр бас дурламар шүү. Амар гоё тоног аав. Тэгээд тоног нь юм ерөөсөө айхтар тийм өөлж ерөөсөө хийдэггүй. Зүгээр нэг юм тайлал яг зөрүүлээл нэг юм хийн. Тэгэхээр бас амар гоё. За ингээл болчлоо одоо. За одоо бас дахиад нэг 2 юм хийхээр байна бас. Тэгэл хамаг юм дууслаа да мөнгөгүй боллоо да. За одоо зураг авах.